70 жилийн түүхтэй стратеги тэмээ анхны тоо юу гэлөө гэдэг подкастт хүрэлцэн танд маш их баярлалаа. Баярлалаа. За бид хоёр өнөөдрийн сэдв бол дэлхийн нийтийн дэг журам өөрчлөгдөд байгаа энэ цаг үед ойрох дорндод болж байгаа асуудлын талаар ярилцахаар таныг урьсан. Тэгээ бид хоёрын эхний харах тоо маань болохоор энд харагдж байгаачлан за Иран Иракийн дайн танкерын дайн гэж одоо нэрлэгддэг байна. За энэ нь бол 1980-аад онд болж байна тий. За тухайн үед бол энд харагдж байгаагаар бол 451 хөлөг онгоц цохилтонд өртөж байсан. Энээс 23% нь бүрэн устгагдсан байна. Энэ дээр хөлөг онгоцны тээвэрлэлт нь хамгийн муу үедээ 4 сая баррел нефт байсан гэж үзэж байна. Америк Ираны энэ асуудал 2026 онд бий болоод байгаа. Энэ үедээ бол хамгийн багадаа 0.8 сая баррел болж хамгийн муу үеэ тогтоогод байна. Энэ үеийг одоо ингээд та дүгнээд нөхцөл байдлыг та буцаад одоо энэ дайнд эзэн юунаас эхэлтий, яагаад ийм юм болов гэдгийг соёлоо яриага эхлүүл. За тэгэхээр энэ Иран Иракийн дайн гэдэг 80 оноос 88 он хүртэл үргэлжилсэн 8 жил үргэлжилсэн. За 20 дугаар зууны сүүлийн үеийн одоо дэлхий дээр өрнөсөн хамгийн одоо харгас хүнд эрцгийг дайн. Энэ дайны улмаас бол бараг 1 сая хүн амиа алдсан гэж ингэж үздэг. Ийм дайн бол байгаа. За дайн юунаас гарах болов гэдэг. За 1975 онд Иран Ирак хоёр бол одоо тэр Шайт аль Араб гол гэж нэрлэдэг арабаар бол бидний мэддгээр бол Тигр Ефрат мөрөн. Энэ мөрөн маань бол яг Иран Иракийн хилийн давуу гэж өөрсдөг том мөрөн. Тэгээ энэ мөрөнгөөр бол одоо Иракийн нефт бол одоо Дулаан тэнгист гараад Ормозон хоолойгоор дамжиж ингэж гардаг тий. Иран Ирак хоёр бол хоёулаа одоо нефтийн одоо гол орлого олдог ийм хоёр орн бол байсан. Тэгээ 1979 онд бол Иранд лалын хувьсгал гарсан. За ингээд Шах Пехлевийн дэглэм унаад Иранд бол одоогийн исламын бүгд найрамдах Иран улс үндсэндээ байгуулагдаад имамын засаглал руу аятоллагийн засаглал бол Иран тогтоод ингээд Иран бол одоо исламын улс болсон. За Ираны энэ дотоод бужигнааныг ашиглаад 1980 онд Саддам Хүсейн бол Ираны нутагт бол товтлсон. Өөрөөр хэлбэл 75 онд бол хоёр улс энэ голыг бол одоо хамтарч эзэмшин голыг бол хувааж эзэмшдэг байсныг бол Ирак дангаараа энэ гол дээр бол хяналт тогтооно гэд Ираны нутагт бол товтлсон. За ингээд дайн бол одоо 8 жил одоо сүмжирсэн. За нэг талаас бол арабын нефт экспортлдог энэ орнууд бол үндсэндээ бол одоо Иракийг дэмжсэн. За нөгөө талаас бол Ираныг бол бас дэмжсэн орнууд бол бас байна. За ингээд 1982 онд бол Иран бол одоо том сөрөг товтлогоо хийгээд Иракт алдсан газар нутгаа эргүүлж авсан. За ингээд 6 жилийн турш одоо шуудууны дайнч гэж ингэ нэрлэдэг байгаа. Хоёр талдаа бол одоо хориглолт хийгээд ингээд дайн бол үндсэндээ сунжирсан. За тэгээд танкерын дайн гэж яагаад нэрлэдэг ингээд тэгэхээр энэ хоёр орн бол хоёулаа нөгөө нефт дээр одоо гол орлогоо олдог юм орн. За тэнгууд хоёулаа бие биенийхээ нөгөө нефт төөдөг танкер онгоцуудыг одоо онгоцлуудлага одоо товтлж эхэлсэн. Тийм учраас бол нөгөө танкерын дайн гэж ингээд нэрлэдэг. Бие биенийхээ одоо хин нефтээ зараад мөнгө олж ийн тэр нь л одоо дайнд бол давуу байдал үүсэх учраас биеийнхээ нөгөө орлогыг багасгахын тулд нөгөө нефтийн одоо тэр танкерын онгоцлууд давталж эхэлсэн. Тэгээ энийг бол танкерын дайн гэж нэрлэдэг байгаа. Тэгээ яг дэлхийн түвшинд бол энэ дайнд бол химийн зэвсгийг бол одоо хэрэгэлсэн. За бас мөн харгас хэрцгий. За энд бол хамгийн их нэрвэгдсэн нь бол хөрхий курдууд. Энэ дээр бол их хамгийн их нэрвэгдсэн. За ингээд 1988 онд Нэгдсэн улсны байгууллагын жуулчлалаар бол дайн бол үндсэндээ бол төгсгөл болсон. Тэгээ энэ дээр бол мэдээж энэ бус нутаг одоо ийм их тайван биш дайн байлдаантай байх үед бол одоо нефтийн үнийн савлгаа бол одоо маш тийм өндөр байдаг. Тэгээд яг одоогийн нөхцөл байдлыг бол бас энэ үетэй ингээ харьцуулах гэж зарим судлаачдад бол бас үзэж байгаа юмуд бол бий. Гэхдээ яг одоо бол Ормозын хоолой бол илүү чухал. Энэ үед бол тэр Шайт аль Араб гол буюу одоо Тигр Ефрат мөрөн бүхлээр арай Ормозын хоолоосоо цаашаа байдаг. Энэ одоо Иран Иракийн хил дээр байдаг юм бол л доо. Одоо бол аль аль нь бол энэ дээр бол 75 оныхоо тэр гэрээг баримтлаад хянаад явж байгаа юм нөхцөл байдал бол явж байгаа.
За одоо болохоор Америк манай Дональд Трамп ах маань одоо дэлхийн дэг журмын өөрчлөлтөд маш том нөлөөлөл үзүүлж байна. Тэгээ одоо үүсэт байгаа нөхцөл Америкийн нэгдсэн улс, Иран хоёр одоо төр галз зогсоох байдалтай байгаа боловч цаашдаа ямар шийдвэр гарах вэ гэдгээс шалтгаалаад дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал бас их өөрчлөгдөх, хүнд байдалд орох нөхцөл байдалтай байна. Тэгэхээр та энэ дээр энэ дэлхийн эдийн засаг гэдэг нь дэлхийн улс төр эдийн засаг одоо бүр соёлын орчин төрөл томоохон өөрчлөлтийг бол одоо энэ баг дэлхийн түүхийг айгуул энэ дайнаас өмнөх дайнаас хойш гэж 2% авах хэл та ер нь хожим бол. Тэгээ энэ бол гол эргэлтийн эмчиг болж байна. За мэдээж дайн бол одоо өнгөрсөн жил 12-ын дайнаар л ерөнхийдөө бол эхэлсэн. Тэгээ гол сөргөлдөгч талууд бол нэг талд бол одоо Израиль, Америк, нөгөө талд нь бол Иран гэсэн ийм орн бол байна. За одоогийн Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху байна. Нетаньяху бол 1996 онд олон улсын терроризмтэй тэмцэх гэдэг ном бол бичсэн. Одоо тэр ном бол Amazon дээр бол байж идэг. Тэгээд тэр номдоо нөхөр юу гэд номлосон бэ гэхээр бол энэ олон улсын террорист бүлгэлүүдтэй тэмцэхийн тулд энэ бүлгэлүүдийг санхүүжүүлж байгаа засгийн газартай тэмцэх хэрэгтэй. Энэ дэглэмүүдтэй тэмцэх хэрэгтэй гэсэн. За ингээд энд бол одоо Ливан, Сир, Ирак, за тэгээд одоо Сомали эднэр гэл одоо Африкийн исламист улс орнууд ингээд Ирак, Ираны хүртэл оруулаад ингээд чигсаагаад бичсэн. Тэгээ энэ дэглэмүүдийг устгах чийж Израиль улс бол одоо аюулгүй оршин тогтнох ёстой байна гэж ингэж бол номлосон. За тэгээ энэ номлол нь бол нэг 2000-аад оны ихэнх үеэс ингээд Америкийн одоо Конгресс, Сенатд байж Ираны Израилийн лобби бүлгүүдийн одоо бүлгүүд, за мөн одоо Америкийн одоо геостратеги судалгаачид, за энэ хүмүүсийн одоо ачаарууд ерөнхийдөө Америкийн гадаад болгын ойролт орнд дох нэг одоо номлол болж ингэж хувирсан гэж хэлж болно. Ливан, Сир, одоо Ирак ч гэдэг юм уу энд байгаа дэглэмүүдийг бол ээлж дараалан бол одоо үндсэндээ түлхэж байгаа. Энэ бол яг дан ганц Дональд Трамп гэхгүйгээр энэ Америкийн гадаад бодлогын нэг том одоо чиглэл. Тэгээд энд бол Трамп гарч ирээд бүр оронгоор нэргүүлээд байгаа юм бол байхгүй. Гэвч энэ бол Обамагийн үеэс ахгуулаад хэрэгжээл явж лээсэн юм зүйл. За Иранд бол одоо олон улсын шахалт үзүүлээд ингээ явж байгаа. За Ираныг бол мэдээж бол нэгдүгürt цөмийн зэсэг уран боловсруулж байгаа. Энэ үйл явдал бол энэ дэлхийн их тайванд бол аюул учруулж байна гэж үздэг. За тийм учраас Ираныг бол одоо энэ цөмийн одоо уран боловсруулах энэ үйлдэл одоо зогсоо гэдэг. За Ираны зүгээс ч гэсэн бол юу гэдэг юм бас үе үеийн ерөнхийлөгчд нь бол одоо хэдийгээр бол Иран бол дээд удирдагч аятолла байдаг. Одоо бол 3 дахь аятоллагийн үе бол байна. Тэгээд 2 дахь аятолла Хоменейгийн үед бол одоо Ираны ерөнхийлөгч Хасан Руханы, Ариф Санжи эднэр гэдэг энэ нөхдүүд бол барууны ертөнцтэй бол бас энэ цөмийн хилцээрүүдийг хийгээд одоо дэлхийн цөмийн энергийн газрууд одоо өөрийн цөмийн байгууламжууд одоо нээлттэй шалгуулад за бүр манай ерөнхийлөгч байсан элбэгдөрч байгаа хүртэл одоо тэр цөмийн байгууламжууд нь очиж утсан шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бол бас нөгөө хиний үед Ахмадинежад ерөнхийлөгчийн үед очиж байсан шүү дээ, тийм ээ. Тэгээд ингээд бол ерөнхийдөө нээлттэй байх. За уран боловсруулах хэмжээгээ одоо зөвхөн одоо инхийн зорилттой, эрчим хүчний зорилттой ашиглана гэдэг бол одоо бас ил тод зарлах, энийгээ батлах, нотлох иймэрхүү байдалтай ингээд явж исэн. За гэвч бол одоо сая энэ дайн эхлэхээс өмнө бол бас хуучин бол энэ гэрээ хилцээр яаж явдаг гэсэн юм бэхлээр бол дан ганц Америк биш, Иран, нэг талд Америк болоод барууны орнууд Англи, Франц, Итали, Герман гэсэн юм орнууд ингээд хилцдэг байсан бол сүүлийн нэг жилийн хилцээр бол зөвхөн Америк болоод Ираны хооронд. За Америк болоод Хизболлагийн хооронд, Америк болоод Хамасын хооронд шууд ингэж Трампын ерөнхийлөгчийн 2 дахь одоо яс ахгуулаад ингэж өөрчлөгдсөн. За ингэж өөрчлөгдөж явж байгаад бол одоо хилцээ явж явах дунд бол одоо ингээд агарын товтлого бол үндсэндээ бол эхлээд одоо ингээд явж байна. Чинь 2 сарын 28-нд эхэлсэн дайн өнөөдөр бараг 2 сар гаруй хугацаанд ингээд үргэлжилж байна. За одоо
ер нь бол дэлхийн нийтээр нэг л зүйлийг маш их хүллээ гээд ингээ анхаарад байж энэ. Тэр нь юу гэвэл дайн хэр удаан үргэлжлэх юм болоо гэдэг асуудал. За зарим судлаачид бол энэ дайн бол 5 жил үргэлжилнэ. Зарим нь бол бас тодорхой хэмжээгээр ярьж шít. Аль тал нь бол энийг удаан үргэлжлүүлэх сонирхол бол байхгүй байгаа. Гэхдээ буулт ихэд түүхтэй байгаа. Мэдээж дайж байгаа хоёр тал дайлалт нь хүндрэлтэй байгаа. Гэхдээ дэлхийн эдийн засгийн хямрал нь ямар ч улсад тохирол авчирна. Тэгэхээр энийг хэрхэн гэтлэх талаар сүүлийн үеийн мэдээллүүдээс та болцоол. Тий, энэ үл яг нөгөө бидний эхэнд ярьсан нөгөө Иракийн дайнаас ялгаатай нь юу вэ гэхээр энэ бол хамрах цар үрийн хайдсан гол том. Нэг хоёр дайн хязгаар дуусах бай, тийм ээ. За Саддамын дэглэмийг солихын тулд 2003 онд Америк нэгдсэн улс бол хуурай замаар бол Иракийн нутагт бол цэрэг оруулсан. За цэргийн сүүлч бол 2011 онд бол гарсан. За цэргийн ажиллагаанд за би бол санаж байгаагаар бол Америк нэгдсэн улсаас бол 200 мянган орчим явган цэрэг. За Их Британаас бол 45 мянган явган цэрэг. За дээр нь дахиад 100 мянган орчим нөөц хүчин тухайн бүс нутагт хуралдаж байгаа. Ойролцоогоо 300 орчим мянган цэрэг хуралдсан. За тэрнээс бол яг дайны ажиллагаанд оролцсон цэргийн тоо бол нэг бие бүрэлдэхүүн бол 150 мянган орчим цэргийн бие бүрэлдэхүүнтэй. Иракийн нутагт бол орсон. За тэгээд дайн бол одоо бараг 8 жил явж ээж төгс асуудлыг бол үндсэндээ шийдсэн. За тэгвэл Ирактай Ираныг харьцуулаад үзэхлээр Иракийн газар нутгаас Ираны газар нутаг 3 дахин бараг том. Иракийн хүн ам бол нэг 20 орчим сая. Ираны хүн ам бол 90 сая. Гэт ингээд бодоод үзэх юм бол үнэхээр одоо юу гэдэг харьцангуй давуу талтай тийм. Хуурай замаар цэрэг оруулна гэдэг бол бараг яаж тооцоход байж боломгүй нэг юм байна. Хоёрт нь бол Америкийн цэргийн ажиллагааны гол зорилго нь юу юм? Ираны дэглэмийг солих юм уу? Ираны цөмийн зүсгийн одоо хөтөлбөрийг зогсоох юм уу? Одоо аль нь юм бэ? За ямар ч үсэн одоо энэ 2 сар өгсөн агарын цохилтоор бол Ираны дэглэм бол солигдохгүй нь бол одоо тодорхой болчихлоо. Тийм ээ. Ираны бүх удирдагчдыг устгалаа, Ираны цэргийн одоо бүх командлагчдыг устгалаа, гол пунктуудыг устгалаа, гол цөмийн эрдэмтдийг устгалаа. Гээд хахад Ираны агарын хилийг бүрэн хяналтанд авлаа гэж зарлаад хахад мөртлөөл одоо юу гэдэг өдөр болгон Ираны зүгээс Израиль болоод Арабын булангийн орнууд Америкийн цэргийн баазууд л болоод дорон болоод бүжгийн товтлогонууд бол байнга хийж байгаа. Тэгэхээр энд юу харагдаж байна гэхэлэр бол Иран бол Газын зурус биш, Иран бол Ирак биш. Иран бол одоо юу гэдэг бас тийм амархан одоо юу гэдэг буулгаж авах тийм хүндрэлтэй ийм орн гэдэг нь бол үндсэндээ харагдаж байна. За хоёрдугаарт бол Ираны батлан амлах хүчин бол дотроо бол үндсэндээ хоёр хуваагддаг. Нэг нь бол уламжилт Ираны батлан амлах хүчин, нөгөөх нь бол Ираны хувьсгалт гавард гэдэг. 1979 онд бол Айтали Хамани засгийн хэргийг аваад хуучин Пехлевийн үед одоо шахын үед байгуулагдсан тэр уламжлалт батлан амгалахт идэвхтэй байсан учраас бол дахиж өөр юм хувьсгалт гавард гэсэн цэргийн анги нэгтгэлүүдийг л үндсэндээ байгуулсан. За дээр нь хувьсгалт гавардаас гадна сайн дурын цэргийнхэн гэдэг бол байгаа. Энэ бол шашны цэрэг цагдаа маягийн ийм нөхдүүд бол байгаа. Ингээ 3 хэсгээс л үндсэндээ бүрэлддэг. За зөвхөн батлан амгалах хүчин болоод хувьсгалт гавардын хүчнийг ингээ ойрцоорвол хагас сая орчим. Одоо жиг цэргийн алба хааж байгаа, цалингаа авч байгаа хүнийх нь тоо гэж хагас сая орчим хүнтэй. Ийм одоо айрамтай ийм батлан амгалах хүчтэй юм. Дээр нь бол сайн дурын гавардууд нөгөө цагдаагийн хүчин гэн бол оруулахгүйгээр тооцогдол ийм байдаг. Юу н ойролцоо тоо хэлгээд. Тэгэхээр бол Ираныг бол тийм амархан буулгаж авах одоо боломж үндсэндээ байхгүй. За тэгэхээр дайныг яд дуусгах вэ гэх тийм. Одоо Америк нэгдсэн улс болоод Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийг тойрсон зөвлөхүүд, за тэнд Америкийн нэгдсэн улсын тэр стратегичд одоо улс ийм одоо гол судлаачид нар бол одоо дайнаас яаж хурдан гарах вэ гэдэг л асуудал яригдэж байна. За одоогор бол энэ Персийн буланд Америкийн 3 том Линкольн онгоц уу одоо агарын байлдааны хөлөө онгоц дээд 3 том ус онгоц ирсэн бол байна. За энд бол одоо Америкийн урд өмнө одоо бөөгнөлөг том агарын хүчин бол
тэнд бол байна. Америкийн агарын одоо десантын хүчин бол тэнд бол бас байрлалчихсан бол байж байна. За тэгэхээр магадгүй одоо юу гэдгийг цэгэн цохилтоор одоо дөрвөн хугацаанд одоо десант буулгаад тодорхой хэмжээнд одоо юу гэдэг тэр цөмийн байгууламжийн тэр баяжуулчаад байгаа урааныг одоо хурааж аваад ингээд гарах. Ингээд гарсны дараа бол бидний зорилго биелэлээгээд таныг зогсоох. Нэг тийм хөлбөр бол байж магадгүй. Нөгөө нэг хөлбөр гэх юм бол одоо 11 сард Америкт бол Конгрессийн дундын сонгуультай. За энэ сонгуулиар бол одоо Трампын ерөнхийлөгчийн нэр хүнд бол олон нийтийн санал асуулгаар бол байнгын уналттай бол байгаа. За тэгэхээр бол энэ Конгрессээр шинэ Конгрессийн гишүүд одоо энэ Трампын ерөнхийлөгчийн балданы ажиллагаа энэ бол дайм биш. Хэрвээ дайм хийх юм бол Конгрессээс заавал зөвшөөрөл авах хэрэгтэй. За ерөнхийлөгч эрх мэдлийн өрөөнд явуулж байгаа цэргийн ажиллагааг бол бас зогсоох тийм хувилбар болсон байж магадгүй. За ер нь бол эхлээд нэг 7 хоног дайн эхлээд нэг 7 хоногт бол энэ Америкийн санаачлаг бол Америкийн гарт бол байсан. Өөрөөр хэлбэл Америк дайныг дуусгах бүх боломжтой байсан байхгүй. Одоо бол Америк дууслаа гэж хэлэхэд тэрийг Иран хүлээн зөвшөөрөх. За сая гал зогсоох гэрээ ер нь ингээд эхний гэрээнд байгуулагдаад гал зогсоолох хичээл гал зогсохгүй л байгаад байна шүү дээ. Яагаад байгаад энэ гэхээр бол Израиль энийг хүлээн зөвшөөрч байгаа. Израиль бол гал зогсоох энэ гэрээнд чинь Ливан ороогүй шүү дээ. Тэнгүүтээ Ливанд цэргийн ажиллагаа үргэлжлүүлээд ингээд явсан. За тэнгүүт Европын холбоо бол энд гал зогсоох гэрээнд бол Ливаныг оруулах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр бол Иран гэдэг бол дан ганц одоогийн Иран биш байхгүй юу? Иран гэдэг бол Ливан. Ливанд байгаа Хезболла, Палестинд байгаа Хамас. За дээр нь одоо юу гэдгийг юунд Иракт байгаа шиитүүд. Иран бол өөрөө дэлхийн шиитийн одоо урсгалын төв бөгөөд шиитийн урсгалыг хамгаалагч, ивээгч ийм өөрөөр хэлбэл Ираны тэр дээд удирдагч гэдэг бол зөвхөн Ираны хэл газар нутгийн өөрөө Ираны газар нутгаар тэр хүний эрх мэдэл хязгаарлагдахгүй. Цаашдаа одоо юу гэдэг бүх шиитийн шашинтнууд амьдардаг тэр шашинтнуудын лидер байхгүй. Тэгэхээр бол Ираны тэр хүчтэй байгаа нэг шалтгаан бас тийм. Тэгэхээр бол Иран бол одоо дан ганц бидний ойлгодог Иран биш. Тэгэхээр Иранд бол Ливан, Палестин, Сир, Ирак, за Африкийн зарим орнууд хүртэл одоо юу гэдэг бас нөлөөтэй ийм байдаг. За одоо эмчнээс харахаар одоо Персийн булангийн орнууд гээд тэгээд энэ болохоор дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2026 оны урдчилсан таамаг гэдэг үзэхээр хамгийн их энд эдийн засгийн бууралт хасах утга руугаа хасах 3.6% хүртэл унах юм нөхцөл байдал. Тэгэхээр энэ Персийн булангийн орнууд бол Иран үнэхээр ийм хүнд нөхцөлд бас удаан оршин тогтно байна гэдэг бол дотоодын асуудлууд нь бол их хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэх. За энэс гадна 2025 оны эцсийн байдлаар дэлхийн нефтийн нөөц бол 4.3 тэрбум баррел нефтээс. Одоо тэгэхээр бид нар Монгол улс ч одоо бас нөөцтэй. Тэгээд тэр жоохон алдагдахад бид нар шатхуу түгээх станцтай очирлно. Одоо газар тариалан уул уурхай бүгдээ хүнд байдалд орно гэдэг явдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдлууд нь одоо цаашдаа зөвхөн одоо дэлхий тэр одоо байдлуудаас гадна Монгол улсад бидэнд ямар нөхцөл байдлууд үүсгэр байна. За бид нар энийг хэрхэн даван туулах вэ гэдэг талаар хоёулаа яриагаа үргэлжлүүлье тий. За тийм. Зэмсний өмнө баррел нь бол одоо 110 орчим доллар болтол одоо өсөж байна. За тэгээд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трампын мэдгдлээс хамаарат 80-аас 110 хооронд ерөнхийдөө юм савлаад байна шүү дээ. Дайн эхлэхээс өмнө нэг юм хэлээл. Тийм, дайн эхлэхээс өмнө бол энэ чинь нэг 68, 64-с 68 хооронд л үндсэндээ хэлбэлцдэг юм байсан. За дайн эхлэхээс өмнө мэдээж бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч бол Венесуелийн ерөнхийлөгч Мадурог ихэнхдээ гэрээсэнд баривчлаад нутагт аваад ирдсэн. Өөрөөр хэлбэл дэлхийн номер 1 нефтийн одоо юу гэдэг орн болох Венесуелийн нефтийг Америк үндсэндээ өөрийн хяналтанд оруулсан. Тэгэхээр бол одоо юу гэдэг яг энэ Ормозын хоолоор гарч байгаа нефт бол Америк төвд бол нөлөө бол байхгүй.
Хоёрдугаар энэ ормон зүйн хоолоор гарч байгаа нефтийн 80% нь бол одоо бүгд амжилт хятадд судалдаж авдаг. Гарч байгаа нефтийн Ираных, Сауди Араби. За дээр нь бол юу гэдэг энэ нефтийн бас нэг том худалдаа авч нь энтхэг. За дээр нь бол Япон, Солонгос. Үндсэндээ бол энэ ормон зүйн хоолоор гарч байгаа нефт бол Азийн эдийн засагт гол нөлөө үзүүлнэ. Тэгэхээр мэдээж Азийн эдийн засагт гол нөлөө үзүүлж байгаа юм чинь манай эдийн засагт бол бас шууд болоод шууд бас нөлөө бол үзүүлэх нь бол гарцсан байхгүй. За мэдээж манайх бол нефт бүтээгдэхүүн бол бараг 100% Орос улбанаас бол хангадаг. Тэгэхээр энэ нефтийн бүтээгдэхүүний хангалтанд бол мэдээж бол энэ бол нөлөөлөхгүй. Юугаар нөлөөлөх вэ гэхээр бол манайх ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн одоо юу гэдэг бүх тоног төхөөрөмж энэ бүх юм одоо бараг 40% хятад улсаас авч байгаа. За тэгээ хэдэн өмнөд Солонгосоос авч байгаа. За хэдэн Солонгосоос авч байгаа. За ийм бүтээгдэхүүний хэдэн эндикээс авдаг юм. Тийм. Тэгэхээр энэ орнуудад бол бензин шатхууны үн бол нэмэгдсэн. Хятадд бол 2 удаа нэмэгдсэн. За Японд бол одоо бараг ойрын хэдэн жилгч бай. Бараг нэмэгдээгүй гэж бод сайн нэмэгдлээ шүү дээ. Өмнөд Солонгост бол ус ингэ нэмэгдсэн. За тэгэхээр энэ тэнд бүтээгдэхүүн нэмэгдэхлээр мэдээж тентхийн бараа бүтээгдэхүүний өртөг бол нэмэгдсэн үнээр орж ирнэ. Тэгээд тэр нэмэгдсэн үн дээр бол тээврийн зардал нэмэгдэнэ. Тээврийн зардал чи өөрөө бас бензин шатхууны нэмэгдлээр ингээ ороод ирнэ. Тэгэхээр бол манад орж ирж байгаа нөгөө бараа бүтээгдэхүүний үн бол нэмэгдсэн байдлаар орж ирнэ. За эхнээсээ бол одоо ингээ гүн мэдэгдэл манад бол бас үн нэлээд өслөө штэ. Гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үн бол өсөж байгаа. Тэгэхээр ийм байдлаар бол манад нөлөөлнө. За хоёрдугаарт бол мэдээж манай аялал жуулчлалын салбарт бол бас ер нь бол шууд нөлөө үзүүлэх ийм хандлагатай бол байна. За одоо манайх л гол нислэг хийж байгаа Turkish Airlines, Korean Air тэгээд эдгээр бол нислэгийнхаа тоог хязгаарлах. За билетийн үнэ нь одоо өсөх иймэрхүү байдалтай байна. За дээр нь дэлхийд даяарууд ийм одоо дайн байлдаан докторгүй байдал үүсгэхлээр хүмүүс бол хол явж аялахаа байждаг. Хамгийн боломжийн аюулгүй ойрын орнуудыг сонгодог. Тэгэхээр Европоос одоо юу гэдэг Америкаас ч гэдэг юм уу Монголд ирэх жуулчдын тоо бол одоо бас нэлээд багасах магадaltaй болж байгаа гэж харж байна л да. Ерөнхийдөө дэлхийн хэрэглээний 14% одоо жишээ нь сүүлийн 2 сард газрын төсний нийлбэл тасалдсан хэмжээ гэдэг юм бол 3 сард 9.1 сая баррел өдөртөө гарч ийн тэ. За 4 сард 13.7 сая баррел өдөртөө гарч ийн гэдэг энэ 14% нь жишээ нь манай Монголд дизелийн үнийн өсөлтөд нөлөөлсөн үү? За зүгээр сая нэг сонирхолтой юм гэдэг чинь бол Арабын нэгдсэн Эмират улс ОПЕК-аас бол гарчлаа. Өөрөөр хэлбэл ОПЕК ч юм бол одоо гол нефть экспортлогч орнууд бол тохиролцоод өдөр толгох баррелийнхаа хэмжээг ихсгэх, багасгах байдлаар бол дэлхийн зах зээл дэх нефтийн үнд бол нөлөөлдөг байхгүй. Нефтийн үн өсөд ирэхлээр бол олдворлолтоо нэмэгдүүлждэг. Нефтийн үн одоо буураад ирэхлээр бол гэдэг олдворлолтоо одоо багасгадаг ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар явдаг. За гэтэл бол энэ юуг бол мэдээж бол Америкийн нэгдсэн улс бол орнууд бол ОПЕК-д нөлөө үзүүлээд та нар одоо нефтийн олдворлолтоо тэг болго ийм болго гэдэг юм дарамжхалт үзүүлдэг. За энэ байдлаар бол ОПЕК-ийн орнууд бол хоорондоо тохиролцоод өдөрт олдворлох нефтийн олдворлолтыг бол одоо ихсгэж багасгадаг байсан. За булангийн орнууд бол эхнээсээ бол гараад эхэлчихлээ. Энэ юуг харуулж байгаа гэхээр бол энэ орнуудын одоо эдийн засаг санхуд бол бас нэлээд томхон цохилт учирч байгаа нь бол үндсэндээ харагдаж байна. За ер нь бол энэ булангийн орнууд одоо булангийн баян орнууд нефтийн одоо нөөцөөр баярцсан энэ орнуудын эдийн засаг бол дан ганц нефт дээр бол зогсохгүй. За энэ улсууд бол сүүлийн бараг 20 орчим жил бол өөрийн нефтийн орлогоос эдийн засаг манайхны нөө эдийн засгаас солонгоруулна гэдгийг бол яг сонгодог утгаар нь хийсэн юм. Өөрөөр хэлбэл энд бол асар их том хөрөнгө оруулалтууд хийгдсэн, банк санхүүгийн гол төвүүд болгосон, Дубай, Катар, одоо Бруней, Оман, за тэгээд одоо юу гэдэг Кувейт ч гэдэг юм эдгээр орнууд бол одоо юу гэдэг асар их гадны хөрөнгө оруулалтыг бол татсан. За дээр нь бол энд бол аялал жуулчлал бол аягүй өндөр өгсөн. Дээр нь одоо юу гэдэг үйл хөдлөлт хөрөнгөний худалдаа ч гэдэг юм уу. Ингээд энд одоо ер нь дэлхийн санхүү мөнгөний нэг том төв бол одоо энэ булангийн орнууд болох юм байна гэдэг таамаглал бол үндсэндээ бол явж байна. Тэгээ 12 өдрийн дайнаас авахгуулаад ер нь бол энэ хөрөнгө оруулалт энэ бол багассан. За дээр нь бол одоо юу гэдэг энэ орнууд бол
одоо интернет хиймэл оюуны гол хаабууд бол сая Иран ч цохилт өгтөө тэр интернетийн голгол зангила төвөгдөд нь гол цохилт зөвлөлөө шүү дээ. Тэгэхээр энэ бол дахиад сэргэхтэй бол бас нэлээд хугацаа авна. Одоо жишээ нь би бол Дубайд очих чинь бол American University of Dubai гэдэг байгаа байхгүй. Тэгээд тэр бол аюул том их сургууль. Тэгээд Дубай хот дээд боловсролоос олдог орлого нь нефтийн орлогоос илүү гарсан байсан байна. Өөрөөр хэлбэл арабын мөнгөтэй тэр залуучуудыг яг Америкийн их сургуулийг тэнд байгуулад тэнд сургадаг ийм байсан. Тэгээд тэнд бол дандаа одоо Америк бол Америкийн том их сургуулиудын профессорууд очиж хичээл ордог. Тийм сургууль бол байсан. Гэтэл энэ бизнесүүд нь бол үндсэндээ бол одоо зогсох тийш хөрөнгө оруулалт нь бол багассан, аялал жуулчлал бол багассан. За сүүлийн мэдээгээр бол нөгөө Дубайн тансаг одоо брендинг дэлгүүрүүдийн моолуудын худалдаа авалт бол эхний өдрөөл бол 30% бол багассан. Дайн хэлээд 30% болтонд орсон гэж байгаа байхгүй. Тэгэхээр өшөө цаашаа яаж унах юм? Тийм ээ. Тэгэхээр энд бол нэлээд том цохилт бол амсаж байгаа. Одоо нэг бид нар чинь нэг ковид гэдэг нэг пандемикаас гараад байж идэл Украинад ингэж залгаад за тэр хэдийгээр ингээд нэг байж ер нь бол Украины дайм бол бас манайтай ойрхон ч юм уу ер нь бол бас их нөлөөлчихгөөл бас л шууд бус байдлаар нэлийн бас хүнд байдалд орууллаа шүү дээ. Одоо бол ингээд үргэлжлээд явж байна. Ер нь дэлхийн нийт тэр чигээрээ ер нь яаж байна одоо ер нь мэдээнүүдийг сонсож хахад нэг пандемикт ордог энэ байдал нь ер нь багасаад тэр цочирдон хүлээж авах болцсон байна уу та тий. Тий ер нь бол дайнд нөгөө засан зогцох гэдэг юм уу. Тийм хандлага бол үндсэндээ дэлхийн нийтээр бол харагдаж байна. За мэдээж бол Орос Украин дайм бол манад бол шууд нөлөөтэй. Яг тэгэхээр манай хөрш орон бол эн чинь дайны байдалд орчин дай хийж штэ тийм ээ. За одоо бүр хамгийн зүгээр энгийн жишээ л гэх чинь бол манай Европын нислэгүүд яалаа та. Стамбул руу нислэг цаг нь бол бүтэн 1 цагаар уртсаж байна тийм. Германы Франкфуртын нислэг 9 цаг нисдэг боллоо шүү дээ тийм ээ. Хүчин Москвогоор дамжаад ингээд нисдэг байсан. Энээс ахгуулаад бол манад бол шууд нөлөө байна. За дээр нь бол нөгөө Оросын авж байгаа нефтийн бүтээгдэхүүний одоо баталгаатай нийлүүлэлт. Үе тасалдах тийм хандлага бол манад бол харагдаад шүү дээ тийм ээ. За тэгэхээр яг зүгээр энэ Иран, Израиль, Америкийн дайм бол харин Орос улсын улсад бол эерэг байдалтай бол харагдаж байгаа. Яг тэгэхээр бол нөгөө Америкийн нэгдсэн улс чинь 30 хоног Оросыг нефтийн бүтээгдэхүүний 20%-аар олон улсын зах зээлийн үнээр зарахыг бол зөвшөөрлөө. Гэтэл Орос бол төсөвдөө бол мэдээж бол нефтийн үнийг бол асар багаар тооцсон байдал зах зээлийн үн 110 болоод өсөд ороод ирлээ. Тэгэхээр бол Оросын нөгөө нефтээс олох орлого бол одоо нэлээд бол нэмэгдсэн. За миний санаж байгаагаар бол тэр 30 хоногийн хугацаанд дууссан мөртлөө одоо болтол Америкийн нэгдсэн улс тэрийг хоргийг сэргээгүй байгаа. Сэргээсэн тийм бол сонсоогүй. Тэгэхээр сэргээгүй одоо Орос бол олон улсын зах зээлийн үнээр нефтээ бол ингээд зарж штэ. Тэгэхээр энийг бол энтгэг авч яах, хятад авч яах. Ингээд бол Оросын эдийн засагт бол одоо юу гэдэг эерэг нөлөө бол үзүүлж байгаа ийм бол хандлага бол байгаа. Одоо өнөөдрийнхээ ярилцлагыг ингээд дуусгая. Гэхдээ тантай дараа нь бас дахиж ярилцах бас их олон сэдвүүд байна. Угаасаа энэ сэдв бол хэсэг үргэлжлэн үүнээс үүдэлтэй асуудлууд өдөр ирэх тусмал өөрчлөгдөж байна. Тэгээ баг заримдаа Трамп гинт босонгуутлаа ямар твиттертэй юу гэж ирэх вэ гэдгээр л ер нь бүх юм хөдөлж штэ тий. Тэгэхээр энэ бол нэг хэсэгтэй үргэлжлэх байх. Тэгээд ер нь бол тийм одоо бол яг зүгээр завсралцсан бол байна. Магадгүй энэ завсралхан хэдэн жил ч үргэлжилж бол магадгүй. За ер нь бол Ираны дэглэмийг солино гэдэг бол тийм амархан биш гэдэг нь бол одоо ингээ харагдлаа. Тэгэхээр бол мөргөлдөө нэлээд урт хугацаанд бүтнэх байх. За тэгтээ бол яг гэрээ хилцээр бол хийгдэж байна. За энд бол одоо Пакистан гол үүрэг гүйцэтгэж чинь яг Пакистан гол үүрэг гүйцэтгэж чинь гэхээр өнгөрсөн 12 өдрийн дайн дээр бол хэрвээ Израиль бол одоо энэ бүжигд болохоор зогсоохгүй Пакистан улс Израильд цөмөн цохилт өгөх магадaltaй шүү гэдэг аль Пакистаны зарим улс төрчдөд нь ингээ хэлсэн. Тэгээ Пакистан, Иран хоёр бол хоорондоо маш сайн харилцаа холбоотой. Дээр нь бол Пакистан, Америк хоёр бол аюул сайн харилцаа холбоотой.
салбарт, аюулгүй зэргийн салбарт, улаанлын салбарт аюулгүй салбарт. Дээр нь Пакистан ч юм уу цөмийн зэвсэгтэй юм аа. Тэгэхээр бол энэ хилцээрийг бол одоо Пакистан нэлээд үр дүнтэй болгох гол ингээ хичээж бол байна. За гэхдээ бол одоо юу гэдгийг тийм дайн өнөө маргааштай зогсож байгаа тийм хандлага бол үндсэндээ харагдахгүй байна. За ер нь удах тусмаа л бол манай эдийн засагт манайд одоо нөлөөлөл бол бас л нэлээл сөрөг нөлөөлөл үзүүлэх нь гарч байгаа юм л дээ. За танд баярлалаа. Тэгээд бас манай анхны дугаарыг сонсож байгаа, үзэж байгаа бас үзэгч сонсогч нартай баярлалаа. Тэгээд дараагийн удаа бас илүү олон тоон дээр асуудлыг чилээхийг хичээнэ. Тэгээд танд бас их баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.